Уурга тусгаар улс орны тухай хүсэл эрмэлзлээс санаа бодлого зөвхөн хаалхын ноёд хүрээний их стейдсээр хязгаарлагдаж байгаагүй. 1910 онд энд манжин дарлаас гарах Өвөр Монгол халахыг нэгдгэн тусгаар улс болох анхны яриа сэдэл төдий өрнөлөө. Санамсаргүй эхэлсэн ярианы үр дүн хаашаа хөтлөв. Хаа холын харбин хотод харанхуй шүн гялсхийн асах галын бяцхан дулугаас санаа. Манжгүрний доройтлыг сануулах Орос консулын үг хайсан төсмөлийг чухам хаашаа түлхэв. Монголын хувь заяа зөв эрг үү яав. Хайсан чи нэлээдгүй хэдэн жил сонин бичиг эрхэлж байгаа хүн гадарлаж байгаа үстэй. Манжгүрэн жилээс жил сулран дороотож байна. Дотооддоо уугж байгаа их галыг барьж дийлэхгүй нь тодорхой боллоо. Монгол улс удахгүй тусгаар улс болно. Шинэ Монгол улсад манж, хятад, орос хэл мэдэх чам шиг хүн их хэрэг болно доо. Я тоже так думаю. Но Ич бас тэгж бодох юм. Гэхдээ манай харчин хушуунд хятадууд их болсон. Эд босч тэмцэхэд их зэрэг зэвсэх хэрэгтэй болно. когда боролись с пандами Жиндандао, Жиндандаугийн дээрэм хулгайлалтаа тэмцэхэд бас ч одоог бодоход гайгүй байжээ. но сейчас Харин одоо манж хятадын айрамтай тэмцэхэд бэрх шүү дээ. маньчжурско-китайской армии. Тэр тэгэлгүй яах вэ? Гэлгээч хятадууд их нэвтрээгүй халах Монгол гэж бас бий шүү дээ. Халах Монголоос эхэлж урайлан босвол танай өвөр Монгол найдвартай ард тал болно. Манай Орос улс ч дамжуулан туслах боломж болж өгнө шүү дээ. Баян төмрийн хайсан. Өвөр Монголын зостын чуулганы харчин гүн үнсэн нормын хошууны түшмэл явсан хүн. Тэрээр их туаны бослогын дүүвэнэр харьяа хошуунд бослог гаргаж монголчуудыг хөнөн газрыг нь булааж эхэлсэн Жиндандоо хөдөлгөөний нэг удирдагчийг шүүлгүй хороосон хэрэгт гүтгэгдэн харбинд дөрвөн ирсэн бөгөөд энд орс хэлийг сурч эзэмшжээ. Монгол хэл дээрх ганц сонин болох Дорнод хятадын төмөр зам удирдах газраас харби хотод гаргаж байсан Монголын сонин бичиг сонины редактораар ажиллаж байсан. Манж орс хятад хэлтэй тухайн үедээ тэргүүлэн боловсрсан Сэхэтэн байлаа. Хайсангийн тухай Монголын төв бичигт их эерэг байдлаар бичдэг. Харин Японы Наками, Тайваны Ламми Хуанар архивын баримтад тулгуурлан түүнийг Монголын талд ажиллахын зэрэгцээ даалам цэрэн чимдэг нас орсны дараа хятадын талд ажиллах болсныг дурдсан байдаг. Ер нь хэдэн нөхдийн хамт халах явж халахын ноёдтой уулзсан. Тэдний байр байдлыг мэдэх хэрэгтэй юм байна. Зөв. Ямар ч монгол хүний сандаг санаа. Монголд өнгөрсөн жил бас саяхан манжийн эсрэг үүмээ гарсан сурагтай. Гэхдээ монгол ноёд эдгээрийг хараад болгоомжлоод л суугаад байна. Тэнд манж, хятад, Японы тагнуул туршуулууд их байгаа учраас тэд хаширлах нь аргагүй.
Чи явлаа гэхэд болгоомжтой яваарай. Би тусгай албаны хитровод хэлж чамааг явахад туслуулъя. (1907) он Манжиг өрөнд анхны сонгуул болж Монгол ноёдыг шинээр байгуулагдах парламент буюу улсад туслах хэргийн хуралд дуудан оролцууллаа. Монгол ноёд энэхүү хуралд олигтой идэвхтэй оролцсон ч үгүй. Харин ч өвөр Монголоос ирсэн эхэс ноёдтой уулзсан манжаас тусгаарлах хэргийн талаар санал солилцоод буцсан гэдэг. Ар өвөр Монголын ноёдын хүрээнд манжаас салах хийгээд тусгаар улсын төлөө тэмцэх тухай албан ёсоор ярилцсан яриа энэ байж ч болох юм аа. Он цагийн байдлыг харвал хайсан гүнгийн ярианаас даруй 3 жилийн өмнө болсон хэрэг байлаа. Хайсан гүн Төшмөл Алмас очрын хамт хүрээнд додсон талаар Орос хятадын тагнуулын албад мэдж байсан нь тодорхой. Хүрээнд байсан Орос хятадын банкны захирал Москвич нь элчин сайд Покотиловт мэдээлэгтэн хүрээнд ирсэн Алмас очр сайн ноёнхан намнсэрнтэй уулзаж Манж хятадын эсрэг монголчуудын улс үндэстнээ аврах хөдөлгөөнд хүч авсрахаар хатуу шийдсэн байна гэж мэдээлж байжээ. Их журганаас хайсан нарын харчин хошуунд үүсгэсэн хэргийн өмнөх ялыг харгалзан хүрээнд ирсэн тул баривчлахаар хайж ирж сурж эхэлсэн байна. Харчин хошуунд урд өдүүлж байсан тэдний хэргийн аян шалтгаан бөгөөд Манжин амбан хайсан нарын үнэн зорилгыг мэдэж байсан болохоор ирж хайсан нь ойлгомжтой. За хайсан бол ер нь хятадуудыг л их эсэргүүцэж байгаад сүүлдээ Монголд орж ирээд Монголд Чингон хамт орж данх танилцаал тэднийд тогооч маягтай хэсэг байсан гэж байна шүү дээ. Чингон хамт орж юм бол тэгж байгаа л энэ хөдөлгөөнд оролцсон. Ер нь бол уламжилттай хайсан бол энэ үндэсний тусгаар тогтмын хөдөлгөөнд бол уюутмаар оролцож байсан юм хүн. Тэгээ үүндээ бол боловсрал их сайтай байсан. Ер нь Монголын үндэсний эрхчлэлийн хөдөлгөөний төлөө ялангуяа өвөр монголчуудыг наашин татах энэ хэрэгт бол оройлон манлайлсан ийм хүн юм. 1906 он Даалам Цэрэнчимэд Шанзвын ямны даалмаар томилогдлоо. Шанзвын ям нь тухайн цагтаа сүм хийдүүдийн асуудлыг хариуцсан шийдвэрлэдэг яам байжээ. Цэрэнчимэд хуучин даалам бадамдоржиг бодвол хэлэх гэсэн үгэн шууд хэлж гэдэг. Шолоохон, ил тод зантай, шударган дэмжсэн бас жаахан яхирдүү зантай хүн байлаа. Тэрээр улс орноо туурга тусгаар байлгахын төлөө хатуу сэтгэл зүтгэлтэй нэгэн байсан юм аа. Саяхан болж өнгөрсөн Орос Японы их дайнд Орос улс нэлийн дарагдаж далайн бомбын хотоон алдсан юм дуу да. Хүрээгээр дайрч өнгөрсөн Япон хүн Ошима гэгч энэ тухай хэлж Монгол үндэстнийг дэмжих бодлогыг Япон хаан барьж буй гэлээ. Япон улс өмнө нь Манжин хааныг дарж олон газар орныг уулгалаж байсан. Мөн гуйлан улсыг манжаас салгаж авсан шүү дээ. Гадан балын чагдар жав 1869 онд Түшэйтхан аймаг Говь Түшээ бүний хошуу одоогийн Дундгой аймгийн Дэлгэр хаан гасмын нутагт засагт Түшээгэн Гадан бол ноёны хүү болон мэндэлжээ. 1897 онд эцгээс угсаа залгамжлан засаг Түшээгэн хэрэгмийг өвлөн хошуу ноён болсон.
1900 оноос Дүшийтхан аймгийн чуулганы дэд дарга 1909 онд чуулганы даргуулжээ. 1911 онд үндэс нэрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулсан гол 6 хүний нэг байлаа. Олноо өргөгдсөн богд хаанта Монгол улсыг тунхаглахад сангийн хамаг хэргийг бүгд захиран шийдэх яамны анхны тэргүүн сайд болж байлаа. 1915 онд шалтгаан тодорхойгүй өвдөж байгаад таалал төгсжээ. Хүрээнд буй гуйлан эмч ээтэй жууны ярианаас сонсоход Япон улс гуйлан гизлээд манжаас дор харгислан даралдаг болсон гэсэн. Бидний хувьд их Орос улсын тусламжийг горилж дэмжлэгийг авах нь чухал. Гэхдээ Орос бас л Япон мэт өөрийн бодлогыг явуулах болов уу хэмээн эргэлзээд өргөе. Орос Японы дайны дараа манжууртай хэлэлсэн өөр Монголын бүс нутагт Японы тагнуулын үйл ажиллагаа идэвхжсэн. Үүгээр зогсохгүй халахын нутаг руу үе үе Япон тагнуулчид худалдаачин эрдэмтний дүрээр орж ирэх нь олшруу. Амрын чандын цэргийн тойргийн тагнуулын албаны мэдээгээр энэ үйл ажиллагааг дэд хорондоо Морита түүний туслах Абе нар голлон явуулж байжээ. Японы худалдаачид мал худалдаж авах нэрээр хүрээ хягт Дүшийтхан аймаг дөрвөн талаа хааны нутаг Кош Агач хүртэл нэвтэрч байжээ. Хэдийгээр 1907 оны Орос Японы тохиролцоогоор халах Монголын газар нутаг Оросын нөлөөний бүсэд тооцогдох болсон хэрэг Японы тагнуул тусгай албаны үйл ажиллагаа хоногдоогүй юм. (1909 онд хүрээнд шинээр томилогдсон ирсэн Сандо амбан шин засгийн бодлогыг эрчимжүүлэн хэрэгжүүлэх үйлсд ханцуу шамлан орж ийш тийш бичиг шийдгэн өмнө гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг нэхэн сүржигнэх боллоо. Энэ үеэр сүмийн мод бэлтгэсэн мөнгийг төлсөн төлөөгүй гэсэн маргаанаас үүдэн хүрээнд дэх хятад пүүсийнхэн Монгол нам нарын хооронд ноцтой мөргөлдөн үүсч үе мэндэгдлээ. Лам хар олон зуун хүн оролцсон энэ зодон таамжирч хятадын пүүсүүдийг дайрч эвдлэн дээрэмдэх өрийн дансыг шатаах зэргээр өргөжин ширүүлсэн тул сэтгэлэн зовнсон Сандо амбан өөрийн биеэр морилон зодоныг зогсоохоор очсон ч хилэгнэн бухимдсан олон түмэн түүнийг мод чулуугаар нүүлгэн хөн явуулжээ. Саяны үмэний талаар богдгийн айлтгахад ард олон манжийн амбаныг монголчууд биднийг өмөөрөх биш. Хятадын дойчхөр наймаачдыг өмөөрч буйг нүдээрээ харж дээ хэмээн хариу айлтлаа. Үүгээрч зогсохгүй Түшийтхан Сэцэн хаан аймгийн тэргүүн засагнаар Хамб Номон хан дүүнхэр хутагт нартай хамтран лам нарын зодооны хэргийг учир битүүлгээр төлөвлөсөн. Тогтох тайжийг даруулахаар лам нарыг цэрэгт татах гэж муйхралсан. Мөн лам нарыг цагдах албанд дайшилсан мэтэргээр гадаад Монголын төрийг засах явдлын яамнаа гомдол мэдүүлсэн ч хинч авч хэлэлцсэнгүй. Богдгийн саяны үмэний талаар яаманд гомдол мэдүүлж Сандо амбаныг хүрээнээс буцааж татахыг Бээжингээс шаардсан боловч огт хэрэгэлсэнгүй. Энэ мэт хятадын илт буруутай үйлдэл манж амбаны ёс бус үйлдэлүүдийн талаар өргөн мэдүүлсэн Богдгигэний саналыг үл тоосон хэрэг урд өмнө нь хэзээч гарч байгаагүй юм шүү. Манжийн төр монголчуудын талд гэхээсээ илүүтэйгээр хятадуудын талд үйлчлэх болж. Энэ үед хайсан халахад идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байсан л да. Финляндийн эрдэмтэн Рамстедийн дурсан бичснэр бол хайсан түнтэй уулзаж ярихдаа ар халахын 88 ван гүнтэй цөмтэй нь уулзлаа. Тал хувийн тусгаар тогтнолын хэргийг ойлгож зорилгоо сайтар ухамсарлаж байна. Үлдсэн тал нь архинд мансууран суухад тэднэртэй уулзах цагийн гарц байлаа гэж ярьж байжээ. Тийм болохоор халахын тусгаар тогтнолын тэмцэлд холбогчийн үүрэг гүйцэтгэж байсан хайсангийн гүйцэтгэсэн үүрэг өндөр гэдэг нь тодорхой юм аа.
Бадрагуулт төрийн сүүлийн үед түшмэл хайсан, түшмэл алмас очрын хамт хүрээнд сэмх нэрээд халахын ихэс лам нартаа уулзаж ар өвөр Монголыг манч хятадын харигас захиргаанаас салгаж тусгаар тогтносон улс төрийг байгуулан энэ хэрэгт халах Монголоос үүсгэн бодож өөр Монгол их хэрэг бүтээх хэмээн зөвлөгөөн гаргаж явсан боловч зөв өмнөд зүгийн монголчуудын байдлыг мэдхээр буцаж явсан. Хайснаар байгаагүй бол Монголын тусгаар тогтнолын хэрэг бүтэхгүй байсан. Өөр Монгол бараг хүмүүсийн нэг нь бол одоо Манлайхавтарт амьдсран байгаа. За Манлайхавтарт амьдсран бол одоо Хөлбөмбөрийн баргын шинэ бараг зүүн хошууны хөвөө цагаан хошууны сумын занг байсан ийм хүн. Тэгээд 1911 оны 1912 оны ихээр орон нутгад өрнөсөн үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэл бас их идэвхтэй орцсон хүний нэг. Жамсрангийн Дамдын сүрэн 1871 онд төрсөн Хөлбөмбөр нутгийн уугуул Барга Монгол. 1911 онд Баргын хошуудын ноёдын нууц чуулганд оролцсон улмаар Манжин эсрэг бослог гаргасан нэгэн. 1908 онд Манжин хаанд бараалгахаар Бээжинд очихдоо халахын Чинван ханд дорчтой танилцсан нөхөрлөжээ. Дамдын сүрэн Богд хаантай Монгол улсад нэгдэхээр 1912 онд баргуудыг толгойлон нийслэл хүрээнд ирсэн. Мөн онд ховдыг чөлөөлөхөд дайнд түүний удирдсан цэрэг ялалд байгуулсныг хөхүүлэн Богд хаан үе залгамжлах засаг төрийн бэл цэргийн жинжин Манлайбаатар цолоор шагнажээ. 1913 онд өөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааны цэргийн жинжин байлаа. Тэрээр хурц үхтэй шулуун шударга зантай нэгэн байсан. 1920 онд баривчлагдан Хятадын шоронд 100 гаруй хоног хоригдсон хатуу чанга ирүүшүүлтийг даалгүй нас нөхчөхдөө би Хятадуудын гарт хэвтэйгээрээ биш босоогоороо үхэн химэн босоогоороо амьсгал хураажээ. Энэ хавар харчин түшмэл хайсан баргын нутгаар явснаа ярьсан. Манжийн туршуулууд байн гараас нь тагнаад байсан тул удаж чадаагүй гэсэн. Баргын хошуунд нүүдлэн ирэх хятад тариачид олон болсноор байн газар нутгийн маргаан дэгдэх болсон гэнэ. Ард олон тэмцэл гаргах боловч Манжийн зэргүүд хүч төрн дарах болсон гэнэ. Сүүлийн үед дээд тушаалд хятад хүмүүсийг томилох болсон. Монголчуудын дургуучдыг ихэд төрүүлж Манжийн эрхшээлээс гарах тухай яриа их гарах болсон шүү гэж хайсангуй хэлсэн. Халахын хошуудад ч адил. Гомдол мэдүүлвч Манжийн их журган хятадын тал зогсох болсон. Халах дангаар хөдлөөд амжилт олохгүй. Өвөр Монгол, харчин, хорчин, барга цахар хошууд нэгэн зэрэг хөдөлгөөс амжилт ол. Манжийн их хүчийг хязгаарлан барихын тулд их Орос улсын тусламжийг ярилцсан тандаж буй. Энэ зун даншиг наадмын үеэр халахын ихэс дээдэс ноёд толгой лам нартай сэм уулзаж Манжийн шинэ бодлогыг хэрхэх талаар ярилцвал ямар вэ? Зүйтэй. Манжийн шинэ амбаны туршуулууд ихээхэн идэвхтэй байгаа тул бид бүхэн урд өмнөхөөсөн илүү сонор болгоомжтой байх нь тустай болов уу? За тийм ээ. Тийм ээ. 1910 оны зуны даншиг наадмаар Монголын ноёд лам нар хуран чуулж Манжийн төртэй цаашид хэрхэн харилцах талаар талд уулзсан ярилцахаар бэлдэж байлаа. Гэтэл энэ тухай Манжамбан сэжиг авсан шинж илэрсэн тул нэгдсэн уулзалт хийж чадсангүй. Хүрээнд эргэж ирээд байсан хайсан уулзалт тасарсанд ихэд бухимдан уурлаж даалгамд үг хайсан боловч цаг нь болоогүй байна гэхээс өөр хариулт сонссонгүй. Бухимдсан хайсан Орос хурандаа Поповтой уулзаж хаан Торос улсаас Монголыг тусгаар болгоход зэвсгээр туслахыг хүслээ.
Эрхүүгийн цэргийн тойргийн хурандаа Попов гэгчтэй хайсан уулзаж ар өвөр монголчууд манжаас тусгаарлахаар санал нэгдсэн. Тийм болохоор Оросын тал энд зэвсгээр туслаач гэсэн асуудал тавьсан байдаг. Попов мэдээж өөрөө шийдэж хариу өгөх эрхгүй хүн байсан учраас саналыг цааш нь уламжилъя гэж хэлсэн байдаг. Тэгэхэд хариуд нь хайсан бухимдаж бид ер нь Япон гүрнээс тусламж гуйхад хүрч магадгүй шүү гэж сануулсан байдаг. Хайсан гүн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө өөрийн хийж чадах бүхнийг бас байж болох бүхэл арга хэлбэрийг эрэлхийлж байсан нь харагддаг юм. Үнэхээр Монгол орноо тусгаар тогтнуулах хүсэл эрмэлзэл нь ар үүргэлтгүй монголчуудын аль альнийх нь амин чухал асуудал болоод байсныг Хайсангийн хийсэн алхам хэлж ярьсан бүхнээс харж болно. Харчны Хайсан гүн Маргын Манлайбаатар Дамжинсүр нарын ажил Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ар өвөр Монгол ахын дүүс нэгэн цул хүч болон хавсран тэмцэх нь туйлын чухал байсан бөгөөд үүнд өвөр монголчуудын оролцоо хүчин зүтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ийхүү 1911 он гэхэд Манжин дарлын эсрэг тэмцэлтэн босох цаг түүхийн бүхэл нөхцөл бүрдлээ. Гагцхүү уудам тал нутагт дан тархан аж төрөх уужуу тавиу монголчууд тэмцэлийн түймэр асах тохиромжтой цагийг хүлээж байлаа. Тал нутагт түймэр дүрлзэн асахад бэлэн болжээ.